Өмнө Говь аймаг хам богцом оюутлогын компани хамтын ажиллагаа үеэс үед өргөжин дэвжиж урт хугацааны хамтын ажиллагааг бий болгосон. 2015 оны 4 сарын 22-нд Өмнө Говь аймаг хам богцом оюу толгой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар энэ хамтын ажиллагаа улам өргөжих суурийг бид нар хамтдаа тавьсан юм. Энэ хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Өмнө Говь аймаг дээр оюу толгой компанитай хамтарсан орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийг бол оюу толгой компани бол Өмнө Говь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтарч байгуулад бас 10 жилийн ажлын хэсгүүд бол үйл ажиллагаа идэвхтэй явуулсан. За тухайн цаг үед хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажлын хэсэг байгуулж хот бол оюу толгой төсөлтөнд Өмнө Говь аймагаас 1300 орчим хүн ажиллаж исэн бол 10 жилийн дараа өнөөдрийн байдлаар бол 4642 гэдэг бол маш өндөр тоо гарсан байна. Бас үр дүнд хүрсэн байна. За энэ хугацаанд энэ тоог ажиллах хүчийг өсгөхөд бол зөвхөн ажиллах хүчин ажилд хүн ажилд авахаас гадна за сургууль чадахжуулах хөтөлбөрүүдийг олон салбарт хийж хэрэгжүүлсэн. Орон нутгийн иргэдийг чадваржуулах хүрээнд бол хүний нөхцийн сургалтыг зохион байгуулах. За энэ сургалтыг манай түншлэгч Манлай, Баян-Ов, Хамбог, Балан задгаад зөндөөдөд бол зохион байгуулдаг. Тэгээд нийтдээ бол 210 иргэн манаас ажлын ярилцлаганд хэрхэн бэлтгэх, анкет материалаа хэрхэн бүглэх, товч намтраа яаж сайн бичих вэ гэдэг энэ мөн зөөлөн ур чадвар, багаар ажиллах ур чадварыг олохын сургалтыг бол зохион байгуулад явдаг байгаа. Хойлоочоор дамжуулж бас дунд мэргэжлийн гагнуурчин, цахилгаанчин, механикч гэдэг юм уу энэ ангиудыг энэ хамбогдсон болон далган цэцгад сумын коллежтэй хамтарч бэлдсэн байна. Өмнө Говь Политехник коллеж нь оюу толгой компанитай хамтраад олон жил хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүдээр бол хамтран ажиллаад явж байна. За үүний нэг нь бол имплемент буюу хөтөлбөрт бэлтгэх хөтөлбөр Өмнө Говь аймгийн ажилтны иргэдийн ажлын байртаа болгох чиглэсэн хөтөлбөр хэрэгждэг. За мөн тухай бүрт нь Өмнө Говийн хөдөлмөрлөлт дэмжих ажлын хэсгийн хүрээнд улирал тутам бол бид нар хурлуудыг зохион байгуулж хэрэгжилтийг сум орон нутгийнхаа удирдлагууд ажлын хэсгийн дарга гишүүдтэй тайлбар хийж ажилладаг байж байгаа. За үүний хүрээнд бид нар боловсрол мэргэжлийн сургалтууд, хүний нөхцөлийн хонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа зэрэг энэ гол чиглэлүүд дээрээ мэдээлэлээр цаг тухай бүрт нь хангаа ажилладаг. За компаниас жил бүр хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэсгийн дэмжих хүрээнд за мөн компани ил тод мэдээллийн нээлттэй хүргэх үүднээс орон нутагт нээлттэй хаалганы удирдлагыг зохион байгуулдаг. За үүнд манай гэрээт компаниуд болон оюу толгой компани маань нээлттэй зарлагдсан ажлын байруудыгаа танилцуулж за тухай бүрт нь иргэдэд анкет материалаа өгөх нөхцөл боломжоор хангаж ажилладаг байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ орон нутгийн аймгийн сэдвийн захирамжаар байгуулагддаг оюу толгой компанитай хамтарсан ажлын хэсэг бол 10 жилийн хугацаанд маш их үр дүн гаргаж маш олон орон нутгийн иргэдийг сургууль чадахжуулж ажлын байраар хангасан байна. За би анх 2018 онд Өмнө Говь аймгийн Политехник коллежийн зар дээрээс оюу толгой компаниас зохион байгуулж явуулдаг pre-apprentice хөтөлбөрт анх хамрагдаж Өмнө Говь аймгийн Политехник коллеж дээр ирж 1 жилийн хугацаанд гагнуурын ангид суралцаж төгссөн. За энд суралцаж байх хугацаанд бол онлайн болон практикийн дадлагыг маш өндөр түвшинд ийм гагнуурын шинэ дадлагын байранд бол суралцаж төгссөн. 2022 онд оюу толгой компаниас зарлагдсан дадлагдагч ажилтан хөтөлбөрт хамрагдаж оюу толгой компанийн сургалтын хэлтээс 2 жилийн хугацаанд бол суралцаад суурин тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй болж төгсөж гарсан. За энэ сургалтаа төгснөөрөө бол бас олон улсын зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэй ажилтан болж бэлтгэж гаргахаараа бас сэтгэл дагуултай байдаг. За төгсөөд бол шууд ажлын байран дээр гараад оюу толгой компанида баяжуулах үйлдвэрийн засвар хэлтсэд суурин тоног төхөөрөмжийн засварчнаар бол ажиллаж байгаа. Би 2023 онд Өмнө Говь онд барилгын нужаан болон бетон турч ангаар 2 анги зэрэг төгсөө. Тэгээд 2024 онд оюу толгой компани туслан гүйцэтгэгч компанид даар моторчтой анги төглөөд ер нь гүний урахад ажиллаад жил гар болоо. Тэгээд ер нь яг тухайлцтай гадар дээр ажиллаж байгаа. Тэгээд амралтын 14 хоногоор ер нь ажлаас бууж ирээд нэг тоног амарч байгаа нэмэлт орлого
болохыг бол ингээд сонирхлоороо юм хийдэг байсан ажлаа ингээд үргэлжлүүлээд нэг тодорхой хэмжээний ганц хоёр тавилга хийгээд юм бол ингээд амралттай хугацаага ингээд үр бүтээлтэй цуцуулдаг. За би Политехник коллежийн 2022 оны 3 сарын наснд хүрэгчдийн оюумл бүтээгдэхүүний сургалтыг төгсөөд одоо 2 жил тасралтгүй юм ойж байна. За сургалтаа төгсөөд бизнесээ эхлүүлээд явж байхад өөрт орж ирж байгаа тэр мэдээ санхүүгийн аюу гой тийм юу бол аюу гой санагцсан. Орлого их усүр би өөрөө гэсэн орлоготой болчлоо. Ингээд ер нь болох юм байна, бүтэх юм байна. Өөрийгөө ер нь бүрэн дайчлах юм бол ер нь хэмээс хараад бас байж болох юм байна гэдэг тийм нэг ойлголт орж ирсэн. Тэгээд Өмнөговь аймгийн Политехник коллеж болон оюутлогоо санхүүжилтээр энэ хүү сургалтандаа сууж төгсөөд өдий зэрэгтэй ингээд өөрийн гэсэн хувь карьертэй болоод ингээд явж байгаадаа үнэхээр талархаж байна.